Занга академи. Чадвараа хөгжүүл ирээдүгөө бүтээ. За сайн байцгаана уу хүмүүс. Багш нь ерөөдөө энэ удаагийн хичээлээр нөхөх төрлийн даалгаврууд дээр нэлээд онцолж явах болно. За нөхөх төрлийн даалгавар маань сурагчдын хувьд арай бага гүйцэтгэлтэй тий жоохон тийм айдастай байдаг. Гэхдээ яг ингээд арга энэ олоод тий бид нэр ийм төрлийн бодлогоудтай ерөөдөө ажиллаад сурчих юм бол төдийлөн бас тийм хэцүү хүнд төрлийн бол бодлого биш. Мэдээж яшд өндөр оноо авахын тулд бол нөхөх төрлийн бодлогоодыг бол маш сайн бодож сурах нь чухал. Нийт оноо 100 онооныхоо 28% нь ерөөдөө тийм нөхөх төрлийн бодлого гэж ойлгож болно. Яши ерөөдөө даалгаврын бүтцийг харуулж байна. Нэгдүгээр хэсэг нь ерөөдөө сонгох төрлийн даалгавар байдаг. За энд бол 36 тест, нийт бид нар эндээс 72 оноо цуглуулах хэрэгтэй. За хоёрдугаар хэсгээр нөхөх төрлийн даалгавар. За нөхөх төрлийн даалгавар нь үндсэндээ ийм дөрвөн даалгавар орж ирдэг. Тус бүрэн 7 оноотой. За энэ ерөөдөө математик маань энэ ийм дөрвөн том дэд бүлэгт буюу айд хуваагддаг байгаа. Нэгдүгээрт нь тоо тоолол, айлгүйр, геометр, магадлал, статистик гэсэн. Ерөөдөө нөхөх дөрвөн даалгавар маань энэ даалгавруудаас тус бүр нэг гэж орж ирдэг гэж ойлгож болно. Ингээд бид нар 100 минутанд тийм ээ 100 оноо авахаас 28 онооны нөхөх төрлийн даалгавар байдаг байна. За нөхөх төрлийн даалгавар маань ихэвчлэн нөгөө тий будах, бөглөх тий учраас бас сонгох төрлийн даалгавруудаас бас онооны хувьд нэг даалгавар маань илүү байдаг. За 2023 оны эсэлтийн эрхийг шалгалтанд орж ирсэн бодлогыг шин тайлбарлаж өгье. За ABCD параллелограмм байгаа юм байна. За тэр CD талынхын дунд чинь KC. За тэгээд AC дигнал нь KB одоо хэрчимтэй огтлцож байгаа цэгийг нь энд Т гэж тэмдэглэж байна. Т гэж тэмдэглэсэн. За одоо тэгвэл бид яах ёстой вэ гэхээр нэгдүгээрт нь энэ гурвалжин төсөөтэй гэдгээс за талуудынх нь харьцаанууд нь бүгдээрээ яг тэнцүү байдаг. Тэгээд ийм утгатай тэнцүү гэж нөхөх ёстой байна. За тэгээд нэгдүгээр даалгавраа бид нэр орцгоё. За мэдээж KTC гурвалжин BTA гэдэг гурвалжинтай яагаад төсөөтэй вэ гэж. Тэгвэл гурвалжны 3 өнцөг маань өөр нэг гурвалжны харгалзах 3 өнцөгтэй тэнцүү байх энэ хоёр гурвалжин төсөөтэй байдаг шүү дээ. Тийм учраас параллелограммын эсрэг талууд хоорондоо тэнцүү байхаас гадна бас параллел байдаг. Тийм учраас параллел чулууны 3 дахь чулуунаар огтлоход үүсэх энэ өнцгүүд маань яг хоорондоо тэнцүү байдаг. Энэ маань солилцсон өнцгүүд гэсэн үг тийм ээ. Солилцсон өнцгүүд хоорондоо тэнцүү. Тэрнээс гадна энд үүсэж байгаа энэ өнцөг ерөнхий учраас босон өнцгүүд учраас хоорондоо тэнцүү байж таарна. Тэгэхээр энэ гурвалжны 3 өнцөг энэ гурвалжны 3 өнцөгтэй яг тэнцүү болчлоо. За тэгвэл тэнцүү гэдгээ бид нар ихэвчлэн ижил өнцөгтэй тий оройнуудаа ингээд харгалзсан байдлаар биччих юм бол цаашлаад тийм ээ төсөөгийн харьцаа бичихэд илүү амар байдаг. Тэгвэл TC талыг TA-д харьцуулсан нь TK-г TB-д харьцуулсан нь KC-г AB-д харьцуулсантай тэнцүү. За тэнцүү. За тэгвэл нөгөө талаас AB тал маань CD талтай тэнцүү. Параллелограмм эсрэг талууд тэнцүү учраас. Тэгээд CD тал маань K-н дундаж цаг учраас 2KC байж таарна. Тэгвэл энэ сүүлийн хоёр бид нар тэнцэтгэлээс нь юу гэж болохоор байна гэхээр AB нь 2KC-тэй тэнцүү юм байна. Тэгвэл AB талынх нь урт KC талынх нь уртаас 2 дахин их нь ойлгомжтой учраас бид нар энэ харьцаанд 2-1 гэдэг тоо явж байгаа учраас бид нар яах нь 2-1 гэд нөхөд бичих юм. AB-г оронд 2-1 гэж нөхөж бичих юм тий. За одоо тэгвэл дараагийнхаа жишээ бодлого руу орцгоё. Хэрв KTC-ийн талбай тий 2 юм бол за энэ гурвалжны талбайнуудыг сүүлд нь ABCD параллелограммын талбайг ерөнхийдөө эцсийн зорилго нь олох гэдэг шүү. За бид нар дүүгдсэн зүйл нь KTC-гийн талбай буюу энэ будагдсан хэрэгслэгдсэн хэсгийн талбай маань мэдгдснээр параллелограммын талбайгаа олох нэ. За тэгвэл бид нар ерөөсөө ийм л чанарыг мэдээд авах хэрэгтэй. Ерөөсөө ижил өндөртэй гурвалжин гэж байна. За одоо жишээл энэ курсор байгаа тий. Энэ гурвалжин за нөгөө S2 гэж тэмдэглэсэн талбайг нь S2 гэж тэмдэглэсэн энэ гурвалжинтай ижил өндөртэй. Өөрөөр хэлбэл энэ H гэдэг бол яах нь энэ гурвалжин өндөр нөгөө энэ S2-тэй талын гурвалжны ч бас яах нь өндөр.
Тийм учраас хоёр гурвалжны талбай харьцаа гэдэг бол за шууд энд ингээд илэрүүлж бичсэн байна те. Суурийг өндрөөр үржүүлээд хоёр дуусантай тэнцдэг. Тэгвэл ижил өндөртэй учраас өндрүүд нь хураагдана. За мөн хоёрууд нь хураагдчихаар сууруудын харьцаа гарч ирж байна. Тэгэхээр бидний эндээс юу гэж төгсөж болох вэ? Ижил өндөртэй хоёр гурвалжны талбай харьцаа нь ерөөсөө сууруудын харьцаатай тэнцүү юм байна. Одоо тэгвэл энэ гурвалжнаасаа бид нар ижил өндөртэй гурвалжнуудаа ялгаж харах юм чухал. За одоо тэгвэл харъя. КТЦ гурвалжинтай ижил өндөртэй гурвалжин энд байна. АКТ гурвалжин байгаа юм. Тэгвэл энэ өмнө үзсэн чанараасаар суурууд буюу АТ нь яах нь ТЦ-тэй харьцаатай ямар вэ? Тэнцүү. Тэгвэл эндээс бид нар юу гэж болох вэ? Өгөгдсөн нөхцөл буюу КТ зэрэг талбай 2 гэсэн учраас ТЦ ТА-гийн харьцаа маань 2. Яагаад вэ гэхлээр бид нар өмнөх 1-р хэсэгтэр ТЦ ТА-гийн харьцааг олсон. Тэн дээр 2-1 гэж байсан тийм. За тэгвэл эндээс АКТ-гийн талбай маань 4 гэдээ гараад ирлээ. Эцсийн олгоч гоё маань бид нар КАЦ-гийн талбайг олох хэрэгтэй. Арай болоогүй байна. Гэтэл КАЦ гэдэг үл яг үндсэндээ энэ хоёр гурвалжны бидний сая талбайг нь харьцуулдаг хоёр гурвалжны талбай нийлбэртэй тэнцэнэ. Тэгвэл 2 дээр нэмэх нь 4 болоод 6 гараад ирлээ. КАЦ бол 6 юм байна. Одоо бүгд дээр АДЦ-гийн талбай байна. АДЦ гэдэг бол яг нь энэ том гурвалжин байна тийм. Энэ том гурвалжны талбайг олъё. За мөн л адил яг нөгөө ижил өндөртэй гурвалжнаа хай. АДЦ тэ гурвалжин АДК гэсэн гурвалжин КАЦ гурвалжинтай ямар өндрөөр ижлэх, өндөр нь ижлэх. За тийм учраас суурьтай харьцаатай тэнцүү. Нөгөөд энэ чанараа хэрэгжилж байгаа гэсэн. Гэтэл ДК КЦ-ыг харьцуулсан чинь К чинь дундаж цаг учраас харьцаа 1 гэх мэт. Тэгвэл бид энэ эхний болон сүүлийн тэнцлээс юу гэж болох вэ гэхээр АТК КЦ-тэй тэнцүү байд юм байна. Тэгэхээр бид нар ерөнхийдөө яг үнийг цээжлэхэд амар байдаг хүнээс одоо энэ АДЦ-г бид нар гурвалжингээс сэтгэвэл яг үндсэндээ бол АК чинь бол энэ гурвалжны медиан байна. Тэгвэл медиан гурвалжны медиан яадаг вэ гэхээр талбайг 2 тэнцүү баад юм байна гэж бас эндээс харж ойлгож болох юм байна тий. За тэгвэл КЦ-гийн талбай бид нар түрүү өмнөх энэ хэсгээр 6 гэдээ олцсон учраас бид нар АДЦ-гийн талбай гэдэг бол энэ талбай тэнцүү учраас 6-гаа шууд 2-оор үржүүлж байна. 12 гэдээ гадарч байна. За ингээд бид нэр сая АДЦ-гийн талбайг олцсон учраас цаашлаад яг уу АБЦD параллелограммын талбайг олчиж болно. Яагаад вэ гэхээр АДЦ гурвалжин АБЦ гурвалжинтай тэнцүү. Тэнцүү яагаад гэхээр эсрэг талууд нь параллелограммын эсрэг талууд тэнцүү. Яг уу тэгээд диагонал маань параллелограммын диагонал маань энэ гурвалжны тал нөгөө энэ гурвалжны тал болчихж байгаа гэсэн. Тэгээд талбай маань 24 гэдээ гарч ирж байна. За ингээд энэ дотор байгаа гурвалжны талбайг бид нар мэдснээр бүхэл бүтэн параллелограммын талбайг олох боломжтой болж ирэх. За дараачих нь одоо 3 дугаар хэсэг нь арай өөр төрлийн чадвар асууж байна. АБ талынх нь урт 6 гэдэг өгөгдсөн байна. Өөрөлдөх юм бол АБ талын урт 6. Тэгвэл КАТ өнцөг нь 30 градус гинэ. КАТ өнцөг нь 30 градус юм байх юм бол АКЦ гурвалжныг багтаасан тойргийн радиус нь хэд байна гэсэн байна. За мэдээж энд багтаасан тойргийн радиустай холбоотой томьёонуудаа бүгдээрээ саная. Тэгэхээр синусийн теорем гэж гурвалжны тал өнцгийн хамаарлыг илэрхийлдэг чухал томьёо теорем байдаг. Энийгээ бүгдээрээ сэргээ саная. Гурвалжны аль нэг талын тийм ээ талыг түүний эсрэг өнцгийн синус харьцуулсан харьцаанууд нь бүгдээрээ гурван талтай учраас гурвуулаа тэнцүү байхаас гадна эдгээр харьцаа нь хоёр эрттэй тэнцдэг. R гэдэг маань энэ багтаасан тойргийг хэлж дээ тийм. Багтаасан тойргийн радиусыг хэлж байна. За одоо тэгвэл эндээс бүгдээрээ одоо яг олгоцгоо зүйлээ сэрүүлээ зурх юм бол АКЦ гэдэг өнцөг өгдсөн учраас 30 градус гэдэг ингээд тэмдэглэчих КЦ талынх нь урт идэгдэж байгаа. За мэдээ 6-гийн 6 учраас ДЦ-н 6 болоод энэ яг нь КЦ маань 3 болж таарна. Тэгвэл синусийн теоремын зөвхөн эхний болон сүүлийн харьцааг биччих юм бол 3-ыг хуваах нь синус 30 нь 2 эрттэй тэнцүү гэдээ гараад ирлээ. Эндээс бид юу хийж болох вэ? Тэгэхээр синус 30 дээр 2-1 байдаг учраас энийг ашиглах юм бол R нь 3 гэдээ гараад ирлээ. За ингээд үндсэндээ манай бодлого маань бодогдоод дуслаа гэсэн. За та бүхэн өнөөдөр олж авсан мэдлэгээ баттгаад за энэ бодлогыг тийм ээ өөрсдөө бий дааж бодохыг хүчин зөвлөж байна. За анхаарал хандуулсанд баярлалаа.
you